Номын ертөнцөөр. Багшлах ур чадвар эрдэм судалгааны олон жилийн дүр туршлагатай дээр нь олон сайхан бүтээлтэй эрхмүүдийг урин залдаг номын ертөнцөөр гэж нэвтрүүлгийн маань энэ удаагийн зочноор шинжлэх ухааны технологийн их сургуулийн бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн технологийн менежментийн салбарын профессор доктор профессор Баясгал энгийн цэцгээ багш урагдан оролцож байгаа. За сайхан орж гэнэ үү? Сайхан орж гэнэ үү та? Сайхан өдөр уртцаад л одоо тэгэл ном бүтээл туурихууд энэ өдрийн урт бол одоо бас та нарт бол нөлөөлнө дөө тийм ээ цаг ашиглал. За анх 1994 онд Монгол Улсын их сургуулийн математикийн ангийг төгсөөд шинжлэх ухааны академийн эдийн засгийн хүрээлэнд ажилладаг эрдэм шинжилгээний ажилтнаар орсон. За тэнд бол маш их олон эрдэмтэд судлаачидтай бас олон жил хамтарч ажиллаад энэ ном бүтээлүүдийг тойрох ийм боломж одоо олгогдсон төрөлөнд их баярлж явдаг. За ингээ 2000 онд Орсын албаны уншид докторийн зэрэгээ 2006 онд болохоор шинжлэх ухааны докторийн зэрэгээ хамгаалсан. За тэгээд эдгээр бүтээлүүд маань бол бусад одоо сурах хүчиг, гарын авалгууд нэг сэдвт бүтээлүүдийг гаргахад бол нэлээд түлхэж болж юм аа. Хоёулаа тэгвэл одоо бүтээлүүд рүү орохын өмнө тэр докторийн зэрэг хамгаалсан сэдвийг нэг жоохон товчхон ярьчих. Миний докторийн PhD degree тезис бол сэдв нь бол юу байсан бэ гэхээр Монгол Улсын гадаад худалдааны бүтцийн математик загварчлал гэдэг ийм сэдвтэй бүтээл байсан. За энэ бүтээл нь бол яг гэхээр эдийн засгийн математик арга загварчлалыг ашиглаад одоо гадаад худалдааны бүтцийг хэрхэн оновчлох талаар судалгааны ажил байсан ба. За 2006 онд хамгаалсан шинжлэх ухааны докторийн бүтээл маань Монгол Улсын аялал жуулчлалын хөгжлийн дагварчлал гэсэн юм сэдвтэйгээр хамгаалсан. За та бол одоо их олон бүтээлтэй хүн байна. Ер нь бол энэ шинжлэх ухааны технологийн сургуулийн багш нар багшлагаасаа гадна хөтөлбөр мартнууд байдаг. Эрдэм судалгааны ажилд өөрийгөө нэг нэр бүтээлд сордог тийм ээ. Дандаа өөрийгөө одоо нээж хөгжүүлж, шинжилж ингэж цараагаад хэлж авдаг эрдэмтэн судлаачд байдаг шүү дээ. За тэгэхээр яг энэ бүтээл тойруулын замд бол яг хэдэн оноос эхэлж оров? Ер нь бол 1994 оноос орсон. Бакалаврынхаа дипломыг төгссөний дараа бол магистрийн судалгааны ажлыг анх бичиж эхэлсэн. Шинжлэх ухааны доктор профессор Жанлав багш маань бол энэ ажлын маань удирдах байсан. За интерполяц одоо кубис планер функцийг одоо интерполяцлах тухай юм судалгааны ажил хийжсэн. Тэгээд бас тэр нөгөө анхны ажлын гараа хүний амьдралын түүхэнд ер нь их тод дурсагддаг шиг тийм ээ. Анхны бүтээл гэдэг одоо бас амин хайртай байх шалтгаан байдаг. За тэн дээр бол одоо алдаа оноо байвч ахаад одоо харахад их хүч гаргаж ирсэн сэтгэл зүтгэл шингэсэн байдаг шүү дээ. За тэр магистр докторийн бүтээлүүд маань эрдмийн зэрэг гаргалсан бүтээлүүд юм байна. Ер нь бол бүтээлүүдийн бол хамгийн анхны гэдэг бол юуг ойлгох вэ гэхээр бичсэн өгүүллүүд, ном бүтээлүүдийг бас давхар ойлгодог. За тэгээд хүрээлэнд ууж явахдаа би эдийн засгийн хүрээлэндээ байж явахдаа төслийнхаа хүрээнд одоо эрдэм шинжилгээний ажилтнууд ахмадуудтайгаа хамтраад одоо өгүүллүүдийг бичижсэн. Өнөөдрийг хүртэл бол одоо 100 гаруй өгүүллүүд, илтгэлүүд, одоо 10 гаруй ном соргочгуудыг одоо бичиж тойрвсон байна. Бас сайхан ариун бүтээл вэ шүү багшаа. За тэгээ хоёулаа бүтээлүүд рүүгээ оръё тийм ээ. За тэгэхээр та энэ сайхан цараатай сайхан бүтээлүүдээс эхлээд ярих уу? За тэгээ энэ аялал жуулчлалын хөгжлийн шинжилгээний асуудал гэдэг энэ ном байна. За энэ нэг сэдв бүтээлийг би Оросын эрдэмтдтэй хамтраад зохиод бүтээсэн байгаа. Энэ нь бол ингээ аялал жуулчлалын зах зээлийн өнөөгийн дүн шинжилгээ, аялал жуулчлалын байгууллагын үйл ажиллагааны дагварчлал, аялал жуулчлалын үйлчилгээний эрэлт хэрэгцээ, аялал жуулчлалын инновац, хөгжлийн төлөвлөлт, аялал жуулчлалын мэдээллийн технологийн асуудлуудыг багтаасан ийм бүтээл байгаа. За тэгээд ер нь бол энэ ажлаар бол яах вэ гэхээр би аялал жуулчлалын бүс нутгийн одоо хөгжлийг цогцоор нь хөгжүүлэх хөрөнгө оруулалтын динамик загварыг одоо боловсруулсан ажлыг багтаасан байдаг. Мөн эрсдлийн менежмент, орчин үеийн эдийн засгийн хөгжлийн парадигм гэсэн бас хамтарсан бүтээлтэй бол одоо эдийн засгийн үйл ажиллагааны янз бүрийн эрсдлийн үнэлгээг судлах арга зүйн хандлагууд, тодорхой бус байдалд эрсдлийн шийдвэр гаргалт,
мөн эрсдлийн үнэлгээ, түүний хяналт загварчлалтай холбоотой ийм асуудлуудыг шинжилсэн байгаа. Ер нь бол миний өгүүлэл ном зохиолууд бол ихэвчлэн математик загварчлалтай ийм холбоотой бүтээл байдаг. Ер нь бол математик бол одоо эдийн засгийн бүхэл салбаруудад бол амжилттай хэрэгждэг шүү дээ, тийм үү? Хэрэгжиж байгаа. Одоо ч гэсэн бас хүч авж байгаа. Мөн бол мэдээллийн технологи харилцаа холбооны салбар маань бол хөгжлийн одоо түүчээ хурдсуур болж байна. Одоо математикийн салбар маань мэдээллийн технологийн салбартай хамтраад одоо илүү өндөр түвшинд одоо хөгжиж байгаа нь маш их одоо дижитал ур чадварыг тийм үү ирээдүйд хэрэгцээтэй болох олон одоо ажлын байруудыг бий болгох одоо үндэс болж байна. Сая тэгээд энэ цар тахал байна шүү дээ. Цар тахал бол одоо дижиталыг одоо хурдсгах ийм баш нэг нөхцөл болж байна шүү дээ. Яг үүний одоо тусламжтайгаар одоо бизнесийн байгууллагууд одоо өөрснийхөө бизнесийн загварыг шинжилж байна тийм ээ. Одоо ийм олон үр дагаврууд одоо бий болж байна. Одоо дахиад би нэг ном бас бичгээр төлөвлөж байгаа. Дижитал эдийн засгийн тухай ном бичиж байгаа. За, та тэгэхээр энэ шинжлэх ухааны арга зүйн номынхаа талаар бас яхан дэлгэрэнгүй тайлбар өгье тийм ээ. Тэгээ манай магистрийн сургалтын хөтөлбөрт бол яах вэ гэхээр шинжлэх ухааны судалгааны арга зүйгээд хичээл 3 кредиттайгаар анх авдаа огш маань, инх туяа огш маань эдгээр ордог байсан. За энэ хичээлийг бол агуудгийн хувьд бол бид нар шинжлэх ухааны судалгаа шинжилгээний арга зүй ба бизнесийн шинжилгээний арга зүйгээд 2 хичээлд хуваагаад одоо ингээд зохион байгуулсан хөтөлбөртэй. За тэгээд энэ шинжлэх ухааны арга зүй гэдэг ном байна. Яасан бэ гэхээр бидний одоо судлаач оюутнуудад зориулаад шинжлэх ухааны танин мэдгүй, шинжлэх ухааны судалгааны ерөнхий логик аргууд болон онлайн судалгааны аргууд, судалгааны ажлыг гүйцэтгэх арга зүйн талаар ингээд багтаасан байдаг юм аа. За ер нь бол шинжлэх ухаан гэдэг бол мэдлэг бүтээх одоо үйл ажиллагааны үр дүн мэдлэгийн одоо нийлбэр цогц байдаг. Тийм учраас бол одоо шинжлэх ухааны зорилго бол бодит ертөнцийн мөн чанарыг тайлж танин одоо мэдлэгийг бүтээх. Нэгдүгээр энэ мэдлэг бүтээж байна тийм үү? Хоёрдугаарт яах вэ гэхээр бодит үнэнийг бид нар ухаарсан одоо ихтгэл үнэмшил хэрэгцээ хэрэглээг бий болгоход одоо оршдог юм аа. За ингээд шинжлэх ухааны судалгааны шинжилгээний ажил гэдэг бол одоо аль ч улс орны хувьд бол одоо хөгжлийн хөтөч гол үжил баримт одоо концепт болохын зэрэгцээ одоо шинэ технологийн тулгуур болж өгдөг. За тийм учраас одоо яах вэ гэхээр залуу судлаачид маань шинжлэх ухааны судалгааны ажлын онлын болон арга зүйн үндсийг заавал мэдэх шаардлагатай учраас энэ гараа авахыг боловсруулсан байгаа. Ер нь бол эрдэм шинжилгээний ажлын гол зорилго гэж юу вэ гэхээр бол танин мэдгүй мэдлэгийг одоо хуримтлуулж одоо судалгааны ажлыг тодорхой одоо шинэ түвшинд хүргэх шаардлагатай байдаг. За үүний тулд бид нар судлаачид маань яадаг вэ гэхээр за тухайн объекттай холбоотой одоо шинэ мэдээлэл сурвалж баримтуудыг цуглуулад эдгээр баримтуудыг шинжлэх ухааны арга барилаар олон арга барилуудаар одоо асуудал дэвшүүлж шударга дүгнэлт гаргадаг. За энэ арга барилд сурвалжгаас эхлээд одоо нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд одоо энэ ном бол тус тэмдэглэг болох юм аа. За тэгээд ер нь агуу сэтгэгч Паскал гэдэг хүн хэлсэн байдаг. Ер нь бол тохиолдлын нээлтийг ч гэсэн зөвхөн бэлтгэгсэн оюунаар л хийдэг шүү дээ гэж хэлсэн байна. Тохиолдлын нээлт ч гэсэн гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр альва юм огт те судалгаа шинжилгээгүйгээр байна гэж байхгүй те санамсаргүй юм гэж өрөөсөө байхгүй шүү дээ. Тэгэхээр ер нь бол асуудлыг дотор нь бол хоёр хуваадаг. Ердийн ба шинжлэх ухааны асуудал гэж хуваадаг. Ердийн асуудлыг бид нар бол мэдээллийг хувирах замаар шинжилдэг бол шинжлэх ухааны асуудлыг бол заавал тодорхой чиглэлтэй одоо зорилготойгоор судалгаа хийснээр шийдвэр гаргадаг. За тэгэхээр таан шинжилгээний аргууд гэдэг их сайхан гарын авлагууд байна тийм ээ. Тий, одоо шинжлэх ухааны судалгааны арга зүй гэдэг хичээлээ бид нар хоёр хуваачаад байгаа шүү дээ. Саяных бол одоо арга зүй гэдэг нэг кредитийн хичээлийг арилаа. Одоо яг энэ хичээлийг дахиад нөгөө тал нь бол юу байсан бэ гэхээр тоон шинжилгээний аргууд юм байна. За энэ нь бол яг үгээр бизнес одоо манай бизнес эдийн засагт бол бизнесийн шинжилгээний аргууд гэдэг нэртэйгээр явж байна. За инженерийн технологийн сургалтын хөтөлбөрт бол инженерийн дагварчлал гэдэг нэртэйгээр явж байна. Өөрөөр хэлбэл эдийн засаг техник технологийн бүхэл үзэгдэл процессыг
математик, статистик аргуудын тусламжтайгаар эдгээр үзэгдэл процессыг хэрхэн те халбаа хамаарал зүй тогтолцоог илрүүлэх вэ гэдэг ийм шинжилгээний аргуудыг судалдаг, шинжлэх ийм арга аппаратуудыг судлах юм хичээл юм байна. За тэгээд энэ тоон шинжилгээний аргууд хичээлээрээ бол энэ гарын авлага бол ерөнхийдөө эконометрик статистикийн арга загваруудыг ашиглаад одоо тоон болон чанарын мэдээллийг SPSS пакет болон Air программын тусламжтайгаар хэрэгэн боловсруулж үр дүн тайлбарлах тухай ингээ багтаасан байнамаа. Номын ертөнцөөр. За номын ертөнцөөр нэвтрүүлэг маань шинжлэх ухааны технологийн их сургуулийн бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн технологийн менежментийн салбарын профессор, доктор профессор Цэцгээтэй ярилцж байгаа. За ингээ номын ертөнц нэвтрүүлэг үргэлжилж байна. За тэгэхээр энэ дашрамд нэг зүйл асууя багшаас. Ер нь ирээдүйд ямар ур чадвар мэрэгжил чухал байх вэ? За би түрүүн сая танд хэлсэн байгаа энэ өнөөдөр бол мэдээллийн технологи харилцаа холбооны одоо салбар бол маш их одоо тий үүрэг оролттой байна. За энэ салбарын хөгжилт бол одоо салбарын тий бусад одоо эдийн засгийн салбарын мэрэгчлэнүүдийн хувьд бол ганц энэ өөрийнх нь салбар биш бусад эдийн засгийн салбаруудын хувьд одоо мэрэгчлэнүүдийг одоо тодорхой дижитал ур чадвартай тийм үү. За өгөгдлийг боловсруулах шимжлэг ийм бүтээлч сэтгэлгээг саарч чадваруудыг одоо шаардаж эхэлж байна. За үүнтэй уялдаад бид нар яасан бэ гэхээр технологийн менежментийн салбар маань маш олон одоо эдийн засгийн салбаруудын менежментийн багцыг багтаасан байдаг. За харилцаа холбооны менежмент, хөнгөн үйлдвэрлэлийн менежмент, аялал жуулчлалын менежмент, барилгын менежмент, эрчим хүчний менежмент гэдэг. Бид нар хэдийгээр ингээд ийм цогц менежмент гэсэн багцд байгаа ч гэсэн одоо энэ манай мэрэгжлийн энэ алсын хараа чиглэл бол одоо ингээд угаасаа эдгээр салбарууд дээр байгаа мэрэгчлэнүүд маань одоо тодорхой бизнесийн шинжилгээ хийх юм уу чадвартай байх шаардлагатай юм байна. Одоо шинжээчийн мэрэгдэлт бол одоо бүхий л салбарт байна. Санхүүгийн шинжээч байна, тийм үү? Системийн шинжээч байна, өгөгдлийн шинжээч байна. За тэгэхээр одоо сая бид нар 21 онд бизнесийн шинжээч гэх шинэ хөтөлбөрийг оруулаад явж байгаа. За энэ хөтөлбөр бол ингээд мэдээллийн технологийн мэдлэгийн суурь мэдлэгдээр үндэслээд бизнесийн удирдлагын одоо мэдлэгийг одоо улам цааш нь тийм үү ашиглаж шинжилгээ хийх ур чадвартай юм мэрэгжилтэнд төгсөж байгаа. За намраас энэ мэрэгжилтийг бол элсүүлэх сонирхолтойгоор ингээ боловсруулаад төвдөр оруулаад байгаа. Төлбөрийн аргаар. За цэцгээ багш маань он удаан жилийн сайхан ариун туршлагатай намтар баян түүхээ өөрөө бүтээж аваа юм ирхмээ. За тэгэхээр хувь одоо үзэл хандлагын хувьд та ер нь энэ амьдралын хамгийн үнэт чанарыг юу гэж бодож явдаг вэ? За ер нь бол хүнд бол итгэл үнэмшил бол хамгийн чухал байдаг. Нэг хүн хэлсэн байдаг штэ. Ямар ч юмыг одоо ингээд итгэл байхгүй хийвэл яг л ингээд далайн ирэг дээр ингээд хичнээн ус шалгадаж хийсэн ч одоо тэр ингээд дүүрэхгүй шүү дээ. Ингээд улам аваа л гэдэг тийм үү. Тийм учраас яах вэ гэхээр эрдэмт бол орой байхгүй. Хүн бол энийг бол одоо байнга те одоо би болчлаа гэж үжихгүйгээр үргэлж ингээд шамдаж мачиж одоо тэмчиж явж явах та тодорхой итгэл үнэмшил зорилгоо маш сайн тодорхойлоод ингээд амьдрах нь зүйтэй гэж үздэг. Судлаач хүний энэ их эрэлхийлэл харьцуулсан одоо их төвөгшөлтэй хөдөлмөр шүү дээ тийм ээ. Ер нь тэгээд ингээд өдөр нь хичээлээ заана багшлан эрдэм судалгааны бүтээл дээр ингээд ном тойрвлаа ингээд бүтээх арга зарчим гэж байгаа бах өөрийн тань яг юм онцлог шөндөө их суудгүй зав зайгаараа одоо ер нь яаж энэ цагийн менежмент ашиглалт зохион байгуулалтыг яаж сайхан тэнцвүүл зохицуулж байна. За ер нь нэлээд цаг шаарддаг шүү. Эхэндээ залуу байхад нэлээл өрч хүчтэй байж тээ. Тэгэл ээж аавдаа хөгдөөдөө өлдөөчл яг үнэн хэлэхэд бол ингээл төгсөл судалгааны ажил дээр аягүй их цаг гаргадаг байсан. 10 цаг хүртэл сургууль дээр ажилладаг байсан. Таны одоо хувийн өөр хобби сонирхол юу вэ? Бас суулцвал сонин тийм ээ. За тэгээ зураг сонирхол нь манай гэр бүлийн маань хүн бол уран баримлчин. За тэгээд алтны дэрэгдэх гойлд шарлна гэхчээр бас юм зураг мураг баримл бүгдээ сонирхон шүү дээ. Тийм хөгжмөд дуртай. Шатар тоглодог. Гоё юм бэ.
Тэгээ хажуугаар нь одоо нэг эзэгтэй хүний ажил мандахгүй тийм ээ? Ээж хүний эзэгтэй хүний ажил мандахгүй шүү дээ. За гэр бүл маань бол их цэг хүнтэй 2 хүүхэдтэй. Нэг нь оюутан, нэг нь сурагч. За тэгээд хүүхдүүдтэй цаг зав одоо гаргаж эхэлж байгаа. Гадаадын том нэр хүнтэй сэтгүүлүүдэд илтгэлээ тавих одоо нэг бүтээлээ хэвлүүлний дэргүүл та бүхэнд одоо бас нэр хүндийн хэрэг байдаг шүү дээ тийм ээ. Тэгээд энэ эрдэм шинжилгээний нэлээд олон илтгэлүүд бүтээлээ бас гаргаж ирсэн байж таараа. Тийм манай шүтээчийн одоо багш нарын ажлыг гүйтгэх журам дээр бол илтгэл тавих өгүүлэлтсэн 2 шалгуур байжсэн. За тийм учраас яасан бэ гэхээр би IEEE-гийн өгүүлэлүүд айгүйх бичдэг байсан байна. Одоо харахад тэр яасан бэ гэхээр яг ийм 2 шалгуурт хоёуланд нь гүйтгэл тооцно гэсэн учраас нэгдүгээрт илтгэлээ бэлдчихэж байгаа нь тэр нь өөрөө өгүүлэлт одоод прочедн дээр нь гарчиж байгаа байхгүй юу? Одоо бол эдгээр өгүүлэлт нь бас л скопост одоо тий импакт фактортай өгүүлэлтүүд бол тооцогддог. Тэгээд ер нь бол ингээд цаашид бол хүмүүс одоо тий бусад судлаачдтай мэдлэгээ хуваалцахад хамгийн одоо тохиромжтой өгүүлэлтүүдийг бол бид нар үнэхээр импакт фактортай скопост тооцогддог, Web of Science тооцогддог юм өгүүлэлтүүд байдаг гэдэг бүх судлаачид сайн мэдж байгаа. Энд бол бүтээлээ сайн хийж одоо хэвлүүлж яхах зүйтэй шүү. За ер нь бол конференц пейперүүд бол бас нэг даваа тал байдаг. За яг үнэхээр одоо тий актуальны тийм өгүүлэлтүүд илтгэлүүд тавигдвал бусад одоо өндөр одоо рейтингтэй сэтгүүлүүд бол өгүүлэлтэд хэвлүүлэх саналуудыг өрүүлдэг. Тэгэхээр энэ нь судлаачид бас их том боломж олгодог. Тийм шүү. Та бол мэдээж их олон сайхан шавнартай мэрэгжлийнхээ хүрээнд тийм ээ хичээл зааж байна. За тэгээд одоо бас хариуцдаг ангиж байдаг байх. Дээр нь энэ ном бүтээлийнхээ замналаар олон шавнар бас гараас нь хөтөлж замчилж үлгэрлэн дагуулж явж байгаа байж таараа. Тийм ээ энэ бол дандаа бүгдөө одоо миний хамт олны одоо шавнарын хамтарчин бидний бүтээлүүд шүү дээ тий хамтын хүчээр л энэ бүтээл гардаг шүү дээ дан ганцаар гарахгүй. За тэгэхээр зориг ариун байгаа. Түрүүн бас нөгөө яриандад орцсон шүү дээ. Би бас нэг юм чиглэл ном бүтээл төрөх гэж байгаа наа гэх тийм ээ баг хэлсэн ч байгаа илүү. Ер нь сайхан маргашийн зорилгыг нэг сайхан дэлгэрэнгүй хуваалцах уу? Номныхаа зорилгоо. За сая нөгөө харилцаа холбооны салбар бол одоо түүчээ олж байна, хурдчхур болж байна гэсэн. Энэ дижитал эдийн засаг гэдэг номынхаа бий бол агуулгыг ерөнхийдөө тэгж бодож байгаа. Өөрөөсөө бүх эдийн засаг дижитал тоон эдийн засгийг одоо бид нар хэрхэн бүртгэж болох вэ? Ядахтай судалгаа шинжилгээ хийхэд бол статистик хэрэгтэй. Тэгэхээр статистик тал руу ерөнхийд нь хандуулж эдийн засгийг бүртгэх, дижитал эдийн засгийг бүртгэх тал руу нөрн бичих зорилготой явж байгаа. Өөр одоо энэ манай салбар маань одоо мэдээлэл харилцаа холбоо технологийн газрын гэдэг юм агентлаг маань одоо цахим хөгжил харилцаа холбооны яам болж өргөжж байна. Хажуудаа ийм Монголын академитай болж байна. За тэгээд энэ тэдгээр одоо яамнаас шаардлагатай бодлого боловсруулагчдад одоо хэрэгцээтэй тийм үү хамтарсан юм судалгаа бүтээлийн ажлуудыг хийх байхаар л гэж найдаж байна. Номын ертөнцийн